За. За. За өмнөх бичлэгийг үзсэн бол та бидэд ерөөдөө өрхийн санхүүд Зүггээр ярьж ерөөдөө. Сайн байцгаана уу? Бэлгүүн төлөөнцөл 2 байна. За өнөөдрийн битүүрийн дугаараар өрхийн санхугаа хэрхэн эрүүл авч удирдах вэ? За тэгээд ер нь хуримтлал гэдэг зүйлийг яаж одоо өөрсөндөө ачаалгүйгээр те одоо үүсэх вэ? Тэр нь ер нь ямар ач холбогдолтой бэ гэдэг талаар ерөнхийдөө ярьж явах битүү шийдсэн байгаа. Яагаад тэгэхээр яг өмнөх дугаарыг үзсэн хүмүүс маань битүүрийн одоо хувийн чат руу бичээд өрхийн санхугаа хэн нь удирддаг вэ гэсэн асуултуудыг тавьж исэн те. Тэгээ ер нь бол яаж одоо санхугаа хэрхэн зөв удирдах уу, одоо хуримтлалыг яаж хийдэг вэ гэсэн асуултууд бас байсан учраас өнөөдрийнхөө сэдвийг сонгоод хийсэн байгаа. Тэгээд энэ дундаа болохоор хамгийн ихэнд юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр битүүрийн хувьд болохоор хэн нэг нь өрхийнхөө санхуг удирддаг биш. Яг ингээд дундаа аль нэг мэдээ явдаг учраас одоо хин нэг нь бүх юмнуудаа хариуцаад явдаг гэсэн үг л дээ. Бүх орлого зарлага бодоод гэдэг ч юм уу бүгдээрээ одоо ингээд мөнгө төгрөгөө ингээд тооцоод нэг нь бол тэгж явдаггүй дандаа ингээд хуйлаа дандаа ярилцаж ингээд явдаг байгаа. Тэгэхээр энэ тал дээр хэрхэн бас одоо санхүүгийн эрх чөлөөтэй байхаас гадна тий хуримтлалаа зөв үүсгээд за тэгээд дээрэс нь хамгийн одоо анхаарах хэрэгтэй юм нь болохоор хитрхи их тансаг хэрэглээнүүдийг хянаад тий тэгээд хамгийн гол юм чинь битүүрийн хувьд бол хүүхдийн хадгаламж гэж юм байгаа тий тэгээ өөртөөхөө урт хугацааны хадгаламж гэдэг тиймэрхүү зүйлүүд дээр хэрхэн яаж анхаардаг талаараа л өнөөдөр энэ дугаараараа ярихаар бэлдсэн. За битүүрийн хувьд бол ерөнхийдөө өрхийн ерөн санхүү удирдлага гэж ярих юм да тий. Тэрийг ерөнхийдөө эрүүл авч хаад ерөнхийдөө хоёр алхмыг бол битүүр хэрэгжүүлдэг. За хамгийн нэгдүгээрт бол ерөнхийдөө өрхийнхөө орлого зарлагыг тодорхойлох гэдгийг онцлмоор байна. За тэрэнд нь юу онцлдог гэж хэлж үү? Тэгээ энэ нь болохоор яах вэ гэхээр ер нь бол аль альныхаа цалин бол битүүр мэддэг те. За тэгээ дээрээс нь нэмэлт орлоготой бол аль аль нь мэдж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо сар тутамдаа бит 3 гэдэг чинь одоо охинтойгоо нийлээд те гуруулаа ийм төгрөгийн орлоготой байдгаа гэдгийг бол багцаагаар бол аль аль нь мэдж байгаа. За тэгин утаа эхний одоо энэ алхам маань болохоор орлого зарлага тодорхойлох гэж байгаа. Тэгэхээр орлогоо бол бид нэр мэдж байгаа. Зарлага дээр болохоор юу байдаг вэ гэхээр байр унааны мөнгө, хоол хүнсний мөнгө тий өөрчн юу гэдэг лээ утасных гээд одоо байнгын гарч байгаа төлбөрүүд байгаа. Зээл бол тийм зээл эсвэл лизинг гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд маань гарч байгаа гэх мэтлэн яг сар тутамдаа тодорхой байнгын тогтмол гарч идэг тэр зардлуудаа тооцоолж явдаг гэсэн үг л тий. За тэгээд энэ нөгөө нийт орлогоосоо за эдгээр зардлуудаа ингээ хасахаар нэг мөнгөн дүн гараад ирнэ тий. Тэгүн хот нь тэр дүннээсээ бит хоёр яадаг вэ гэхээр за энэ сард ер нь одоо төрсөн өдрүүд байна уу тэмдэглэлт айн баярч гэдэг ч юм уу те бит хоёрын айн баяр ч юм уу охины төрсөн өдрөө за найз нөхдийнх аав ээжийнх гэх бүх юмудаа тэмдэглэж авч агаад за тэгээд энэ дээр нэг тэдэн төгрөгийн бэлэг авч өгөх юм байна тэд дээр хоолнд орох юм байна гэгээд юунуудаа төлөвлөжтэй гэсэн үг л ерөөсөө цалин буух болгонд л тийм төлөвлөгөөнүүд бол жижиг хэмжээний төлөвлөгөөнүүд бол явагдчихэдэг байгаа. За тэгээд энэ бүх юмудаа хасны дараа яг бит хоёрын хоримтлах боломжтой мөнгө гараад ирдэг. Тэгээд тэрийгээ болохоор ерөөсөө 100% хоримтладаг. Өөрөөр хэлэх юм бол бит хоёрын нийт одоо орлогын ойролцоогоор нэг 40-50% нөха тий. Тийм бараг 40-50% нь бол яг шууд хоримтлал руу ордог гэсэн үг. Бит хоёрын хувьд болохоор хоримтлуулах боломжтой мөнгөдөө тооцоолчод ерөөхдөө айгүй олон насанд л хувааж хийдэг л дээ. Тэрийг болохоор ерөөхдөө хугацаагүй гэдэг ерөөхдөө хоёр ангилчтэй. Хугацаатай хадгаламжийн хувьд болохоор хамгийн том бит хоёрын яг гол хадгаламж байгаа тий. Нөгөөх нь болохоор мэдээж охины хадгаламж гэдээ явж байгаа. Тэгээ одоо болохоор охины хадгаламж жил 3 сарын хугацаанд бол хэрэгжилж байгаа гэсэн үг. Яг тэгэхээр 7 сарын 11-нд төрөн гут нь аав шууд яваад дансыг нийлгэсэн тий. Тэгээд төрсний гэрчлэгийг насны дараа нийлгэсэн юм биш нэрээ. Тэгээд 7 хоногийн дараа нийлгэсэн. Тэгээд тэр цагаас хойш ерөөсөд тогтмол бүх мөнгүүдийн тийшээ хийж байгаа. Хүүхдийн мөнгө орж ирэхэд нь тэрийг нь тогтмол шууд шилжүүлэхээр хийдэг. За дээрэс нь одоо төрсөн өдөр шинэ жил гээд одоо юалтны модон дээр тавьсан мөнгөний хүрэлтэй бит хоёр ерөөсөө өөртөө өрхгүйгээр тэр чигт нь охиныхоо данс руу хийдэг байхгүй юу? Тийм учраас энэ ямар зорилготой данс вэ гэхээр урт хугацаанд буюу за 18 нас хүрснийхэн дараа, оюутан болсныхан дараа бит хоёр одоо гой сургууль сургая гэж тэгдэг те. Тэгээ тэр үед нь бэлэн мөнгө яаралтай ингээд шууд бас бөөнд нь гаргахад хэцүү л ах байлгүй те. Тэгэхээр тэр үед нь ингээд шууд сургалтын төлбөр нь бэлэн байх үүднээс одоо ингээд урт хугацаанд хадгалж байгаа өөрөөр хэлэх юм бол 18 нас хүртэл нь хадгалж байгаа гэсэн үг. Нөгөө бит хоёрын яг одоо энэ гол данс гэдэг яриад байгаа юм маань юу вэ гэхээр
илүү их нөгөө урт хугацаанд өөрөөр хэлэх юм бол одоо бизнес эхлүүлэх байдаг ч юм уу, өөртөө сурах байдаг ч юм уу те ямар нэгэн зорилгоор эсвэл магадгүй байраа томруулах, байрны урьдчилгаа гэх мэтлэн том зүйлийн хуримтлал гэж ойлгож болно л да. Тэгээд мэдээж дундуур нь бол жижиг сажиг юмнууд гарч ирнэ. Одоо жишээ нь анх байранд оронгууд тавилга авна гэдэг ч юм уу те тиймэрхүү зүйлүүдийг болохоор бид хоёр бас өөр тусдаа дансанд төр зургийн хадгаламж ингэж хуримтлуулж байгаа л тэрнээс ингэж аваад идэг. Тэгээд яг энэ гол урт маань болохоор нэгсэндээ аялал, сургаалт, бизнес гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдэд зориулсан юм урт хугацааны хадгаламж байдаг. Тэгэхээр битүүрийн хадгаламж чинь бас айгу багаас ихсэн те. Битүүр мэдээж бас хадгаламж хуримтлал гэсэн ихэхээс өмнө ерөөдөө гоё өөр өөртөө гоё том зорилго тавиал явсан л да. Тэгэхдээ хамгийн эхлээд битүүр чинь юу явлаа? Ерөөдөө яаж юу авъя гэж ойлгосон хүмүүс бодлоо. Бүр нэг оюутан байх хугацаанд байхгүй битүүр чинь бүр оюутан байхасаа цагийн ажил хийдэг гэсэн. Тэгээ тийм учраас цагийн ажил хийхээр чинь маш бага цалинтай. Тэгээд байр хоолны мөнгө гэж л барыг дуусчдаг. Тэгсэн ч гэсэн битүүр нэг 20 паунд, 50 паунд гэхгүй хадгалж явдаг гэсэн те. Тэгэж явж байгаад битүүр анхныхаа аяллыг хийсэн штэ. Тэгээд тийм анхныхаа аяллыг хийгээл тэрнээс айгүй урам зориг авсан тий. Ерөөсөө ингээд баг багаар 20 паунд 50 паунд гэдэг бол яг Монгол мөнгөөр нэг 20 мянга 50 мянгаыг хадгалж байгаа юм шиг л яг тийм ачааллыг бол өөрч байгаа байхгүй юу. Тэгээд тэгж хадгалж явж байгаад амар гоё аялал ингээд хийсэн учраас тэрэндээ айгүй урамшаад тэгээд явандаа хуйлаж гисэн байнгын ийм хуримтлалтай болёо гэсэн ийм зорилгыг тавьж исэн. Тэгэхээр бүр одоо оюутан байхаас эхэлсэн л гэсэн үг юм байна л да. Тэгээд бидний хадгаламж чинь угаасаа хоёлаа эзэмших хоёлаа данс эзэмшдэг. Аль аль нь хараад үртэй явчихдаг. Хамгийн сүүлд гэж бид хоёр чинь сая бас яг хүүхд охинтой болоод тэгээд ерөнхийдөө охинтой болж юм чинь машинтай болъё гэд бас нэг жил гарах хугацаанд хөрөнгө үүсгэсэн. Одоо хөрөнгөлөөр машинтай болсон. Одоос нэг өөр том зорилго тавьчихсан. Ерөнхийдөө явж байгаа. Тэгээд талдаа хүрсэн байна тий. Галз нөгөө бид нар хамгийн нөгөө том хадгаламж болохоор бас ингээд аль болох боломжоор их цуглуулах хичээдэг. Тэгээд ингээд хадгаламж хүн зорилго тавиад яваад нөгөө мөнгөнд дүмаа өсөөд ихлээр хүн ялчих бас урам ордог юм билээ л тий. Хадгалаад яг тэр зорилгоо хүрээд тий. Энийн өмнө чинь бас нөгөө нэг Европоор аялах гад бас нэг хадгалсан шүү дээ тий. Тэр чинь бас нэлээд жил гарan хадгалсан баха. Жил гарan хадгалсан. Нэлээд удаан хадгалаад. Тэгэл орж ирсэн орлого нь 50 байтгаал ер нь тий 50% ер нь бол зоолчтой хадгалдаг. Ямар ч төрлийн орлого байсан хамаагүй тий. Цалин байна уу? Магадгүй 13 дахь сарын цалин ч юм уу, бонус ч юм уу, эсвэл нэмэлт орлогот ч юм уу, ерөөсө бүх юмныхаа 50% нь бол заавал хийдэг. За тэгээд үүнээс гадна сая манай нөхөр ярьсан тий хугацаатай хугацаагүй хоёр хадгаламж байдаг. Хугацаагүйхийн хувьд болохоор нөгөө ойр зурдаа байнга аваад их боломжтой. Өөрөөр хэлэх юм бол төр нэг мөнгө өөр газар байршуулж байгаа л гэсэн утгатай л та. Тэгээд тэр нь болохоор юу вэ гэхээр эхнийх нь болохоор бид нөгөө өвөө эмээдээ мөнгө хадгалдаг байхгүй юу. Айгүй сонин сонсогдох байх л та. Гэхдээ нөгөө цагаан сар болохоор нэг боо эдэнийх нь мөнгө нь гэдэг ч юм уу те эсвэл нэг цагаан сарынхаа бэлтгэлтэн зориулах нэг жоохон мөнгө өвөө эмээдээ бүгдэнд нөгдөг. Тэгээ бид ч айгүй олон өвөө эмээтэй 4 өвөө эмээтэй өгнө. За магадгүй энэ жилээс ч юм уу эх жилээс манай аав ээжүүд манай өөртөө хийх байх. Тэгэхээр тэр болгондоо нөгөө бэлтгэлтэн зориулж нэг баг сав мөнгө өгдөг. За тэгээ дээрээс нь золголтын мөнгө гэдэг аюу хэм гардаг шүү дээ те. Тэгэн гут чинь шууд нөгөө 2 сар боллоо цагаан сар болчлоо гэл ингээд яг тэр үед нь гарах гэхээр амар их хэмжээний ачаал авчих гад идэг. Тэгэхээр бид тээр ингээд бүтэн жил ингээд тойроод хадгалцдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэн гут ингээд цалин буух болгондоо 20,000 төгрөг хийдэг. Тийм ерөөсөө тэгэл сард 40-ыг л хадгалт юм. Тийм тэгэл үгүй шүү дээ. Сард нэгэн 40 ахгүй. Тэгэхээр хоёулаа нийлээд 80,000-ыг хадгалдаг. Тэгэл ингээд тойроод ингээд явж идэл ерөнхийдөө нөгөө өгөх мөнгөний чинь бараг тал нь ингээд босоод ирдэг. Талаас илүү заримдаа ягаад тэгэхээр нөгөө нэмэлт орлогууд сарын дундуур ингээд ороод ирэхээр тэрнээсээ ч гэсэн 10,000 20,000 хийдэг. Тэгээд яг цагаан сар болоход золголтын мөнгөнд гараад ирнэ нөгөө бэлтгэлийн мөнгөнд гараад ирнэ бүгдээрээ болчдөг те. Тэгээд цагаан сараас нэг 14 хоногийн өмнө өвөө мэдээ маягаад өгчихэд бас нилээдгүй ачаалаас нь хөнгөлж өгдөг гэж боддог шүү дээ. Тэгээд ойлоо чинь бас баяр дундаасаа нөгөө цагаан сар өгөөсөн онцсон л да. Нөгөө өвөө эмнэртэйгээ ерөнхийдөө бас ойр байнга уулзаад байдгүй болохоор ерөнхийдөө бас өөртөөхнүүд амар ач холбогдолтой баяр болохоор бид хоёр энэ баяр дээр нь мэдээж ингээд аль аль баярлуулах гэх те ачаанаас нь хөнгөлтгүүднээс бид хоёр ингээд бэлтгэлт нь болон бас тэгээд ерөнхийдөө бас золголтын мөнгөө ч гэсэн ингээд бэлдээ явчаар бид хоёр ч гэсэн амар амар л итгэлтэй ачаал багтаалчдаг те. За тэгээд дараагийнх нь одоо хугацаагүй хадгаламж нь юу вэ гэхээр би саяхан л санаачилсан тий. Тэгээд энэ болохоор юу вэ гэхээр одоо найз нөхдийн төрсөн өдөр гэдэг ч юм уу, хурим найр, за эсвэл магадгүй шинэ байрны найр гэдэг ч юм уу, дөнгөж хүүхэд төрсөн гэдэг ч юм уу. Тэгээд тиймэрхүү юмнууд дээр хүн байнгын нөгөө бэлэн мэлэн мөнгө бариад очих шаардлага гардаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр болохоор бид өөр яадаг гэсэн бэ гэхээр тэмдэглэлт өдрүүд гээ тэмдэглэж авч агаад тэгээд яг цалин буусны дараа тэрнээсээ ингээд бодоод явчихдаг гэсэн. Одоо болохоор яах гээд аваа гэхээр бид өөр яг л адилхан. Тэгээ өвөө мэгийн данстай адилхан тийм хугацаагүй данс хийгээд тэгээд ямар нэгэн баяр ч юм уу хүүхэд дээр очих байрны найр мэрэн дээр очихоор болвол тэндээсээ аваад ингэж байхад ямар ч нэг ачаал байхгүй дарамт байхгүйгээр нөгөө бэлэн байгаа мөнгөө л ингэ аваад хэрэглэчих гэсэн үг. Тэгэхээр тийм шин дансыг бас
саяхнаас одоо Сарын хэрэгжүүлж гэх юм уу? Тэгээ сарын өмнөөс л хэрэгжүүлж. Би бас бодчиход ингэж чадал энд юунд зориулах гэдэг ингээд төрс өдөр мөдөр гэхлээр нь яаж би бодсон л та нөгөө хоёулаа ч гэсэн одоо хүүхдтэй болоод бас бидний үеийн чинь яг ингээд хүүхдтэй болоод заримудаа бүр 20 найраа хийж байгаа болохоор ерөнхийдөө бүр тэмдэглэх өдрүүд маа нөгөө тэмдэглэлт өдрүүд олон болоод ангууд бас ингээд мэдээж гар хоосоо очихгүй тодорхой. Тэгэхээр бас тэр нь бас бэлтгэлтэй бас ерөнхийдөө ингээд сар болгон бас адилхан 20 өдөр өсвөл байж байгаа тийм. Би бас тэгээд эхэндээ бас гайхажсан тийм ерөнхийдөө бол дэмжээд одоо триатлон ч бас бид хоёр хөрөнгөлүүлэл явж байгаа одоо. Тийм. Тэгэхээр нэгсэндээ бид хоёр яагаад ийм олон хат боломжтой байгаад байгаа вэ гэхээр бүх төрлийн санхүүгийн одоо ачаал дарамтуудаас хөнгөн байхын тулд л ингээд идэг гэсэн үгтэй. Аль болох нөгөө зээл мэйл авахгүй байхыг хичээдэг. Гэхдээ мэдээж одоо Монголд нөхцөл байдал ямар байгаа илээ зээл авах үед бол гарч ил таараа. Гэхдээ хоримтлалтай байх юм бол дарамт нь арай бага. Ядаж 50%-ийг нь төлөөд үлдсэн зээл авдаг ч юм уу. Эсвэл хоримтлалтай байх юм бол яг цагаан сараар ингээд мөнгөгүй болоод тэ яана золголт болох гээд ингээд сандрах юм байхгүй. Ерөөсөө л бэлэн мөнгөөрөө ингээд бүх юмудаа зохицуулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр ер нь бол өрх гэр бүлийн хувьд хамгийн чухал юм нь хоримтлал тэ хамгийн чухал нь л гэж боддог. Ер нь тэгээ зарим хүмүүс хоримтлал гэхээр амар хүн даалгавар юм шиг бодоод байт юм билээ миний хувьд. Гэхдээ яг хуу хамгийн гол нь бид хоёрсаа өмнө хэлсэн чинь хамгийн түрүүлээд өөртөө зориг тавиад үзэх хэрэгтэй юм шиг лээ. Одоо хамгийн багадаа одоо бодъё л да юу гэдэг одоо дөнгөж шинэ гэрд орж байгаа за нэг зураг таваад үзье те. Нэг буудан чавтай гэдэг ч юм уу те. Тэгээд тавиад тэрэндээ зориулаад ерөөхдөө хадгалаад явчаарай. Тэгээд ерөөхдөө хоримтлал нэг хийгээд эхэлсэн байхад магадгүй эхний 1-2 сар хэцүү байж магадгүй. Тэгтээ ерөөхдөө заавал нөгөө өндөр дүнгээр гэхгүй те. Юу гэдэг заавал 4-500 мянга гэхгүйгээр 50 мянга гэхгүй 100 мянга гэхгүй 20 мянга ч гэхгүй те. Ерөөхдөө ингэ хадгалаад явхад тэр чинь нөгөө хоримтлалтаа тэрхээр ерөөхдөө нөгөө өөрөө чинь ачаанаас амар хөнгөлөлт өгч юм л да. Тий. Тэгээд урам зориг ороод тий ядаж ингээд авъя гэсэн юмнууд авч чадаад ингээд ахарч илүү гой зоригтой. Тэгээд ерөөсөө л яг түрүүний хэлдэгсэн шиг 20 мянга, 50 мянга, 100 мянга гэхгүй ямар ч дүнгээр хамаагүй ерөөсөө л хоримтлал гэдэг юмыг бий болгоод тэгээд эхний ээлжинд бол заавал хугацаатай байх хэрэгтэй байх тий. Тэгэхгүй бол дахин бас. Магадгүй дөнгөж хадгалж эхэлж байгаа юм бол заавал орлогын 50 40 50% гэдэг тэгэхгүй магадгүй хэцүүж болно шүү дээ. Тэр магадгүй баг өөрөөгөө дасгаад тий саний хэлсэн мөнгөнд дүнгээр ихэд ядаж хоримтлал дансаа нэгээд ядаж өөрийгөө ингээд дасгаад явчихвал аяанда хүн тэр халамжч угаасаа хүн дасаад өгчтэй юм байл л да. Хоримтлал үүсгээд хоримтлуулсан мөнгөөрөө юм аваад ч юм уу өөртөө зарцуулаад хүн зарцуулаад гэхлээр болд юм байна те. Ерөөдөө ингээд явсан надад ч гэсэн амар юу одоо юм байна. Юу юм амар юм байна гэдэг л ойлгочтой байл л дээ. За тэгээд мэдээж одоо гэр бүлийн болгоны нөхцөл байдлууд нь өөр байгаа те. Зарим нь болохоор одоо байрны лизинтэй гэдэг ч юм уу тийм хүмүүсийн хувьд болохоор нийт орлогын бас нэлээдгүй их хувь нь байрны зээлэндээ ингээд явчихж байгаа учраас хадгалах боломж нь бас харьцангуй бага байж магадгүй. Тэгтэл одоо битүүрийн хилээд байгаа санаа нь бол 20 мянга гэлтгүү л ерөөсөө ингээд хоримтлаад авах хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо айл гэр болгон боломжтой бас байна гэж байхгүй тий айл гэр болгон их хэмжээний хоримтлалыг бол бий болгож чадахгүй. Битүүрийн хувьд ч гэсэн бас төдийлөн их хоримтлал хийж чадахгүй шүү дээ. Тэгээд орлогоосоо ингээл хоол хүнс байр майрны мөнгө гисээр байтал бараг л ингээл талаас илүү ингээл яваад өгдөг. Тэгэхээр хэдий тийм байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар хоримтлалыг бол заавал бий болгоорой гэж зөвлөмөр байгаа. За тэгээд бас яг эмэгтэй хүнийхээ үднээс хэлгээд юу вэ гэхээр нөгөө санхүүгийн эрх чөлөө гэдэг юмыг маш сайн дээдлж байгаарэ гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр одоо ихэнх гэр бүлүүдийг хараад хахад эмэгтэй одоо эхнэр нь те санхүүгээ барьдаг гэдэг ч юм уу тэгээ нөхрөө одоо уулгаж идүүлдэггүй тоглоулдаггүй гэсэн юмнууд аяух байдаг. Эсвэл зарим нь болохоор нөхөр нь ингээ хамаг санхүүгээ барьчаад эхнэр нь ингээ өдрийнхөө хоолнд орохдоо хүртэл нөхрөөсөө одоо ингээ мөнгө авдаг ч юм уу те ингээд явдаг тийм гэр бүлүүд байдаг. Гэтэ бид хоёр бол тэрийг амар шүүмжлээд буруу гэж байгаа юм бол биш. Ямар ч лээсэн хин хиндээ санхүүгийн эрх чөлөөг олгож явах хэрэгтэй. Зүгээр ингээ жишээ авахад битээр хэдийгээр ингээд маш олон ингээ хоримтлал руу ингээд хийж байгаа ч гэсэн давхар өөр өөртөндөө сар тутамдаа ингээд өөр өөртөөхөө дураар өрөх мөнгнүүдийг ингээ аваад үлддэг тий. Тэр нь одоо яах вэ? Их биш тий. Гэхдээ энэ нь одоо яах вэ гэхээр заримдаа одоо би мейкапныхаа юмнуудыг авдаг ч юм уу тий. Магадгүй өөр юу ч байдیں۔ Хамаагүй тоглох байдаг ч юм уу, хоолнд орох байдаг ч юм уу, юу ч хамаагүй. Яг өөрийнхөө дураар үрж болох тийм юмнууд авч үлддэг. За тэгээд дундаа бас дундын данс гэж байдаг шүү дээ. Тэрэндээ болохоор юу хийдэг вэ гэхээр яг хүнсээ авдаг, хамтдаа хоолнд ордог, тиймэрхүү юмнууд авал хийдэг. Тэгэхээр өөр өөртөндөө аль алиндаа хувийн орон зайг үүсгээд хувьдаа өөр өөртөөхөө мөнгийг үргэх тийм боломжийг гэр бүлүүд олгох хэрэгтэй болов уу гэж миний хувьд бол боддог. Тийм. Би бас надад чинь ботоо нөгөө чи бас дээр нэг надад хэлжсэн шүү дээ. Нөгөө нэгэн жишээлбэл одоо юу гэдэг нь ихнэр ч юм уу те хит их нөгөө санхүүгээ барьчаар одоо юу гэдэг нь мэдээж бас хосууд юм чинь бибидээ нөгөө юу гэдэг нь тэмдэглэлтээр бэлээс авч өгөхтэй нэг нэг кинтин сюрприз өгөхтэй заавал том биш те жижиг юм ч гэсэн ингээд сюрприз барья. Тэгэхээр нөгөө нэгнээсээ одоо юу гэдэг
хоолны мөнгө асууж байгаа чинь би шам цэцэг аваад игээл мөнгө авахгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр юу гэдэг тэр тал дээр одоо нэгнийхээ нөгөө хит их мөнгийг авчгаар одоо жишээлбэл нөхөр нь ихнэртэй сюрприз барьж чадахгүй те. Тэгэхээр эргүүлээд нөгөө ихнэр нь одоо ингээд чи надад ерөөхдөө ингээд гомдоод ч юм уу те. Тоохгүй те надад гоё юм авч өгөхгүй байна гэдэг тиймэрхүү бас сонсч илсэн л та найзууд ундаасаа те. Тэрэн дээр бас жоохон сонир санагдаад байна те. Тий. Хамаг нөгөө мөнгө нь бүртгэжээд тэгээд дахиад гоё юм өгөөч гэдэг ингээд нэгээд харж юм бас хэцүү болчихно те. Тэнгүүд нөгөө юу гэдэг одоо ихнэрийн ч өнөө нөхөрч байна уу одоо за гоё маад үгүй зээл авчдаг те. Тэр нөгөө зээл авсан мөнгөөрөө гоё маад өгсөг босоод тэнгүүд нүгдэг чинь цалин болноос зээлэнд авчих шүү дээ. Тэнгүүд цалин чи яагаад авахгүй юм бэ? Хит тийм ясны бүртгэдэг бас хүмүүс байд юм шиг лээ. Тэр тал дээр би жоохон эсрэг барьсуутай байдаг л дээ миний юм бодлоо. Тэгэхээр яг чин дэлдэг нөгөө мэдээж нэгэн контролтыг байж болно. Гэхдээ хит их биш. Ерөнхийдөө би тодорхой хэмжээний те бас ахыг өргөжүүлөө гэдэг л болоо тийм орон зай бас олгосон дээр юм зөвлөдөө. Яг хөө тэгээ бид хоёр яг өөртөөхөө арга барилаар энийг зөв гэж бодож байгаа ч гэсэн зарим хүмүүсийн хувьд яг нэг нь барьсан зөв гэж бас бодож магадгүй л дээ тийм. Гэхдээ яг хийнийхэн зөв буруу гэж байгааг нь яг хэлгээгүй ч гэсэн бид хоёр бол тэгж боддгоо л гэдгийг энэ одоо блогороо дамжуулж та бүхэндээ бас хүргэж ялана л да. За тэгээд одоо хамгийн ихний ээлжинд болохоор яг одоогийн байгаа орлого дээрээ одоогийн байгаа зардлаа хасаад те ингээ үлдсэн дүнгээр нь хоримтлал хийх гэхлээр хэрвээ танд мөнгө үлддэггүй ягаад тэгэхээр маш их хэмжээний зарлалцтай байдаг бол хамгийн ихэнд одоо авах арга хэмжээнүүд нь юу вэ гэхээр тансаг хэрэглээгээ танах юм болов уу гэж миний хувьд бол бодож байна. Одоо жишээ нь битүүрийн хувьд болохоор яадаг вэ гэхээр нэг их хэмжээгээр одоо кофе шопд одоо өдөр болгон кофе цай уугаад байдаггүй те ер нь бол ховорхон хаяадаа нэг гадуур зугаалж мугаалхтаа ингээ уудаг. Тэрнээс яг өдөр болгон өдрийн одоо ажлын цагуудаараа те ингээ байнгын кофе уудаггүй. Дээрээс нь ажлын өдөр болгон бид хоёр гадуур хоолнд ордгоо те. Ихэнхдээ өөртөө хоол аваа явцдаг. Мэдээж 7 хоногт нэгээс 2 удаа ажлынхантайгаа хамт хоолнд ороод ингээ суулгуул явах уу те. Гэхдээ ерөнхийдөө нэг тиймэрхүү жижиг сажиг юмнуудаас одоо тэрийг одоо тансаг хэрэглээл гэх юм да те. Одоо өөртөө хийх боломжтой юмнуудаа ингээ нэг удаа авахд юу гэдэг 4-5 мянга гэж хэлсэн. Тэгэл өдөр болгон ч гэдэг юм 7 хоног болгон 2-3 удаа авах бас ингээ бодоод үзэрсэл. Яг нөгөө үнэхээр кофеин дуртай хүмүүс бол жишээ нөгөө том ингээд ууттай кофенууд те 20 мянга 30 мянга байдаг. Тэрийг авах юм бол маш удаан хугацаанд хэрэглэх боломжтой. Гэх мэтлээ ингээд зардлуудаа айл болох ингээд танаад явах юм бол цаана бид нэр ингээд хэрэггүй урж байгаа мөнгө аявуух байгаад байгаа байхгүй юу? Гадуур хоолнд орно гэдэг чинь бас л нэг төрлийн хэрэггүй урж байгаа мөнгө бид нэр гэрээсээ хоол хийгээд аваад очих боломжтой те. Тэгээд тиймэрхүү юмнуудаа заавал одоо ийм гэж хэлээгүй л дээ. Заавал одоо эдгэрийг гэж хэлээгүй. Гэхдээ хүн болгонд өөрсдийн гэсэн одоо хэрэггүй үрдэг мөнгнүүд байдаг. Хэрвээ та ингээд яг сайн бодоод би яг юу юунд ингээд мөнгө өрдөг үлээгээ бодох юм бол өөр өөрсдийн зардлууд нь бас гараад ирнэ л дээ тий. Тэгээ тэрнээсээ ингээд багаар бас танах юм бол цаана үлдэж байгаа тэр мөнгө чинь цэвэр шууд 100% одоо хуримтлал руу орох боломжтой мөнгө гэсэн үг тий. За эцэст нь гэж хэлэхэд түрүүний битэрийн ярьсан юмнууд бол ерөөдөө хүн заах гэхээсээ илүү ерөөдөө зөвлөмж маягийн зөвлөмж бас гэхээсээ илүү ерөөдөө битэр өөрсдийн хувийн туршлагаасаа л ерөөдөө тийм хуваалцж байгаа залуу ялангуяа залуу гэр бүлүүдтэй одоо зөвлөх маягаар битэр юм ярьсан юм шүү. Тэгээд бас зарим гэр бүлүүд янз янзын арга техник ашигладаг бах те өрхийн санхүүгөө удирдах, эрүүл авч явахд ерөөдөө төр төрлийн арга авдаг бах. Тэгэхээр бас зарим ерөнхийдөө бусад гэр бүлүүд нь ямар их бодолтой байд юм бэ бас бидэнд бит хоёртой хуваалцаарай те. Битэрийн бас зарим хэрэгжүүлж байгаагууд бас буруучиж болно те. Тэгэхээр бит хоёртой бас коммент хэсгээр ярилцаад яваарай гэж бас хүсгээрэй. За тэгээд бас нэг одоо залуу гэр бүлийн төлөөлөл болж байгаа бит хоёроос асуух асуултууд ч юм уу эсвэл дараагийн одоо бичлэгтээ иймэрхүү сэдвийг хөндөж гэсэн юмнууд байх юм бол бас коммент хэсгээр бичиж болно, хувийн чатаарч бичиж болно. Тэгээд бит хоёрын эхний дугаарыг үзсэн болвол баярлалаа. Үзээгүй байгаа бол заавал үзээрэй. Харин өнөөдрийн дугаарыг маань одоо дуустал нөөцөн та бүхэндээ маш их баярлалаа. Мартаагүй байгаа дээрээ заавал subscribe дараарай. Баяр таа.